383 дугаар анги. Дэрэгдэх хүнээ хайрл. Үргэлж хүчрхэг дүр төрхтэй байдаг Зелийн нүд нь яг энэ мөчөд нулимсаар дүүрч чангаар хашгирлаа. Мөн навш, яваач, чамаар авруулах хэрэг надад байхгүй. Тэр тусмаа чиний амийг золин аврагдмааргүй байна. Хурдан яваач. Бид анхнаасаа танихгүй хүмүүс байсан. Чамд надад ингэж туслах хэрэг байхгүй. Хурдан эндээс яв. Энэ удаа Зелийн чин сэтгэлээсээ Чүфэнийг өхүүлэхийг хүсээгүй юм. Тэр Чүфэнийг үргэлжлүүлэн амьдраасаа гэж хүссэн юм. Өөрийнх нь хувиа бодсон зангаас болж өөртөө нь ямар ч холбоогүй Чүфэнийг өгөхийг харж чадахгүй байв. Гэвч Чүфэн түүний хашгирааныг үл тоон мөлхөж эхэлсэн юм. Бүх хүчээ шавхаад ч хөлдөө гар хөлөө хөдөлгөж чадахгүйгээ мэдсэн тэр бүх хүчээ шавхан мөлхлөө. Эхэндээ Чүфэн түүнийг бүхнээ дайжлаад ч аварч чадахгүй бол болохоор шийдсэн байв. Тэр өөрийн амиа Зелиний төлөө золихыг хүсээгүй юм. Гэвч Зелин түүнийг яв гэж хашгирах үед Чүфэний зүрх сэтгэл нь ганхах шиг л болов. Түүний Зелинийг гисэн сэтгэл нь улам хүчрхэгжиж заавал түүнийг аврах ёстой гэсэн хүсэл эрмэлзлээр дүүрсэн юм. Зелинийг аврахыг хүссэн Чүфэний сэтгэлийн тэнхээ хязгааргүй байсан ч биеийн тэнхээ туйлдаа хүрсэн байв. Түүний нүд нь харан хуйлж юм харахаа болсон ч толгойд нь Зелиний төлөө зургаа эвлүүлж дуусгах ёстой гэсэн ганц л бодол байлаа. Гэвч түүний үйл хөдлөл оюун бодлын дагахаа болсон юм. Чүфэн өчүүхэнч тэнхээгүй болон газарт ухаан алдан унлаа. Чүфэнийг ухаан алдах үед бие нь бүрхсэн парафаунд энергич замхарлаа. Үүнтэй зэрэгцэн догшин аратан мэт хүйтэн агаар бие нь бүрхэн гадан доторгүй дайрч хөлдөн мөс болголоо. Чүфэн! Түүнийг харсан Зелиний царай нь маш ихээр ховирн чангаар хашгирлаа. Сүнсний хүчээж ашиглаж чадахгүй тэр Чүфэнийг ямар байдалтай байгааг гадарлахчгүй байлаа. Чүфэнийг өөрөөс нь болж өгсөн гэж бодох төдийдл түүний алаг нүднээс том нулимс уурсан үзэгсэлэнтэй царайг нь норгосон юм. Энэ хүү сул доройч гэлээ түүний эрд зориг шийдэмгий зан чанар үнэхээр магтууштай юм. Энэ хүү үнэхээр чамд хайртай бололтой. Анхнаасаа түүнд зугтах ямар ч бодол байгаагүй. Яг энэ үед Зелиний хажууд нөгөө алтан нөмрөгт ертөнц бүтээгч гарч ирээд ингэж хэллээ. Тэр чамд хэрэг хайртайг мэдмээр байна уу? Үгээ хэлж дуусаад тэр Зелиний хариултыг сонсолгүй гараа даллах үед зааланд байсан хуйтан агаар түүний ханцуунд сорогдон оров. Үүнтэй зэрэгцэн доод давхарч эргээд хэвэндээ орлоо. Хуйтан агаар байсан ямар ч шинж тэмдэг харагдахгүй байв. Гэхдээ Чүфэний төрх танигдахын аргагүй болсон байлаа. Биеэр нь дүүрэн шарах байснаас гадна зарим хэсэг нь юучгүй шимэгдэж ясын ил гаргасан байв. Түүний яс хүртэл хөлдсөн байсан юм. Чүфэний биеийг харсан Зелиний нүдэн бүлтийн ам нь үл ялэг нээгдэж гүн цочролд оров. Харав. Энэ бол түүний твцсэн тамлалт. Чиний твчиж байсан тамлалтаас хэд дахин илүү. Тэгсэн ч тэр энэ хүртэл тессэн. Тэр юуны төлөө энэ хүртэл твцснийг чи нэг бодоод үздэй. Гэж алтан нөмрөгт ертөнц бүтээгч инээмсэглэн асуулаа. Яг энэ үед Зелин үгч хэлж чадалгүй маш их уйлсан юм. Бяцхан авхай минь, чамайг ингэж хайрладаг дэрэгдэх хүнээ нандинах ёстой шүү. Миний үлдээсэн өвийг хүртэх ховтой хүмүүс л хүртдэг. Гэхдээ зарим нь дэндүү шуналтай байсан болохоор би тэдэнд бүх өв залгамжаа өгөөгүй. Би энэ 9-р зэрэглэлийн техникийг та хоёрт бэлгэлж байна. Та хоёрыг хурдан хүчрэхэг болсны дараа баатрууд цугладаг нутагт та хоёрт ахин уучрна гэж найдаа. Алтан нөмрөгт ертөнц бүтээгч тайвнаар инээмсэглээд замхран алга боллоо. Тэр алга болохдоо гэрэл болон цацарч тэнгэрийг 7 өнгөөр хучив. Тэр 7 өнгөт гэрэл нь доошлсоор Зелиний бие дээр ирж бие нороосон алтан гинжийг алга болгосон юм. Харин 7 өнгөт туяа Чүфэний биен дээр буух үед түүний бүх шарх нь эдгэв. Чүфэн,
Яг энэ үед хүлээснээсээ тайлагдсан Зэлийн угсхийн харайгаад Чүфэний өмнө ирээд босголоо. Чүфэн ч гайхан нүдэ нээх үед өвдөлт твцсэн царай гаргав. Зэлийн чи Зэлинийг харсан Чүфэн ч цочордсон юм. Тэр өөрийн эрэхгүй толгоогоо өндийлгөн эргэн тойрноо харах үед яс янгнуулам хүйтэн агаар орд тас алга болсон байв. Би арай зэрэглээд тойрогт орчихоогүй үсттэй гэж Чүфэн толгоогоо илэн бодлоо. Тэр түрүүн болсон бүх зүйлийг зэрэглээ байх гэж сэжиглэв. Үгүй, зэрэглээ байгаагүй. Бүгд жинхэнэ байсан. Чиний төвчээр зоргийг тэр хараад биднийг амьд үлдээсэн гэж хэлээд Зэлийн Чүфэний энгэрт наалдан чангаар тэвэрлээ. Энд чинь аз жаргал дэндүү хурдан ирснийг харсан Чүфэн ч гүн цочролд орсон юм. Ямар тач Чүфэн ийм зүйл болоосоо гэж найдаж байсан болохоор бие барилгүй Зэлиний бүсэлхэнээс тэвэрхээр зэхлээ. Яаж байна? Гэвч Чүфэнийг түүнд хөрвөө үгүй юу? Зэлиний биеийн чэчрэн Чүфэнээс холдоод хүчтэй алгадлаа. Азар түүний алга Чүфэний хазарнаас хагас инч зайтай ирээд зогссон юм. Чүфэн рүү харсан Зэлийн эцсэн аятай өндийн босоод дээд давхар руу харайн гараад 9 дугаар зэрэглэлийн техникийг атхан авлаа. Зэлийн чи түүний үйлдэлийг харсан Чүфэний зүрх суг усрах шахсан юм. Тэгээд битүүхэн ингэж бодлоо. Амнасаа илүү хөрөнгө хүсч байх юм. Үхлээс арай гэж мултарчхаад 9 дугаар зэрэглэлийн техникт санаархсаар л байдаг. Гэвч Зэлинийг тэр 9 дугаар зэрэглэлийн техникийг асуудалгүй авчихна гэж төсөөлсөнгүй. Дараа нь Зэлийн доош бууж ирээд Чүфэний зүүн гараас барьж алгын дэлгээд 9 дугаар зэрэглэлийн техникийг атхуулаад ингэж хэллээ. Чи наадхаа ав. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 384 дугаар анги. Нууцлаг зүйл. Энд чинь гартаа байх тулааны техникийг харсан Чүфэн хэсэг гайхлаа. Учир нь тэд замдаа гарахаасаа өмнө олдсон бүх тулааны техник Зэлийнх болно гэж тохирсон. 9 нутагт тэвд 9 дугаар зэрэглэлийн тулааны техникээр хичээллэж байсан хүн байхгүй. Ийм тулааны техникийг түүнд өгч байгаа нь Чүфэний сэтгэлийн утсыг хөндсөн юм. Чүфэн, наад 9 дугаар зэрэглэлийн техникээ түүнд өгөө. Түүнд наад тулааны техникээ өгөх юм бол чамд дурлах чинь билүү? Нэг муу 9 дугаар зэрэглэлийн техник чиний тэнгэрийн цахилгааны хажууд юу л болов гэж эргэлзэх хэрэг байна уу? Гэж Эгигийн хоолой сонсогдлоо. Эгигийн хэлхийг сонссон Чүфэн шүдээ 100 гялс тулааны техникээ Зэлиний толгойд хөргөв. 9 дугаар зэрэглэлийн техник Зэлиний толгойд хөрсөн даруйда уусан алга болчихов. Чүфэн чи түүний үйлдэлийг харсан Зэлийн ч гүн цочролд орсон юм. Түүний том алагнууд нь бүлтийн гайхширв. Чүфэнийг энэ техникийг 9 дугаар зэрэглэлих гэдгийг мэдсээр байж түүнд ингээд өгчихнө гэж тэр бодож ч байсангүй. Олдсон бүх тулааны техник чинийх гэж тохирсон биз дээ? Гэд Чүфэн юу ч болоогүй юм шиг инээв. Чүфэний 50 царайг харсан Зэлиний сэтгэл нь уяран зөөлнөөр ингэж хэллээ. Чүфэн, баярлалаа. Юунд талархсан юм? Гэхдээ үнэхээр 9 дугаар зэрэглэлийн тулааны техник байна уу? Гэж Чүфэн гараа даллангаа сонирхон асуув. Ааха, маш хүчирхэг 9 дугаар зэрэглэлийн техник. Энтхийн эзэн үнэхээр өндөр түвшний тулааны мастер бололтой. Гэж Зэлийн толгойд өгөв. Тийм ээ. Түүний үлдээсэн оюун ухаан нь л ийм хүчтэй байгаа юм чинь жинхэнэ бие нь бүрч хүчирхэг биз. Гэхдээ энтхийн өв залгамж дэндүү хуучных үсттэй. Хэрвээ тэр алтан нөмрөгт ертөнц бүтээгч үнэхээр энтхийн эзэн бол маш хөгшин гэсэн үг биш үү? Тэр одоо ямар тулааны төвшөнд орсон бол? Гэж Чүфэн асуулаа. Энэ газар 1000 жил арай болоогүй ч гэлээ гарцаагүй хэдэн зуун жил болсон байх. Хэрвээ тэр тулааны эзэн төвшний оргилд хүрсэн бол хэдэн зуун жил амьдрах нь асуудал биш. Харин тулааны хаан төвшөнд орчихсон бол ингэж удаан амьдрах нь юу ч биш. Дээрээс нь тэр ертөнц бүтээгч болохоор энгийн хүмүүсээс хамаагүй удаан амьдрна. Гэж Зэлийн тайлбарлав.
Түүний үгийг сонссон Чоуфэнч толгоогоо догсон юм. Зээлийн мэдлэг түүнийхээс дутхааргүй байгааг тэр анзаарав. Магадгүй түүнээс ч ихийг мэддэг байх. Яг энэ үед чулуун тавцсан дөргиж, 7 өнгөтэй чулууны гэрэлч бүдгэрсээр 9 дугаар зэрэглэлийн техникийг хадгалж байсан заал замхран алга болж чулуун таазаар бүрхэгдсэн юм. Гэсэн ч чулуун тавцангийн дөргөлт зогссонгүй. Харин ч улам хүчтэй дөргөн дээшилж эхэллээ. Чулуун тавцан доошлох үед тэд доошоо чиглэсэн жижигхэн хонгол байхыг олж харав. Тэнд юм байсан байх та. Чоуфэнч баярлан сүнсний хүчээ ашиглан шалгах үедээ аюул олж мэдэрсэнгүй. Түүнийг урд гарan алхах үед зээлийн араас нь даглаа. Хонглоор ороод 1000 метр гаруй явсны дараа нэвт харагдах хаалга гарч ирлээ. Сүнсний тойргоор бүтсэн хаалганы цаана юу байгааг тэд маш сайн харж байлаа. Үгүй энэ чинь Чоуфэн зээлийн хоёр тэр хаалганы цаана байгаа зүйлсийг хараад гүн цочролд орцгоос юм. Энэ газар тэр хоёрын түрүүхэн байсан заалтай адилхан бүтэцтэй байв. Гэхдээ заалны голд 100 метр өргөн чулуун тавцсан байлаа. Тэр тавцсан агаар дээр хөвж байсан ба шидэт бяцхан ордон шиг л харагдаж байсан юм. Хамгийн чухал нь тэр чулуун тавцангаас гэрэл доош цацарч байлаа. Тэр гэрэл доор 88 хүн завилж сууж байсан ба бүгд 8 талд нэгдлийнхэн байв. Гэхдээ тэдний царай бүгд ярвайсан байлаа. Бие дагжин чичирхийн зэрэгцээ тэд тэнгэрийн энерги шавхан ямар нэг зүйлийг эсэргүүцэж байгаа мэт харагдав. Гэнэт тэнгэрийн 1-р төвшний нэг хөгшин чичрэн цусаар бөөлжөөд газар унан хашгираад өнхөрлөө. Түүнийг арайхийн тэмцэлдэж байхад биеэс нь яс хугарах чимээ гарсаар бяцлагдаж өгсөн юм. Түүнийг харсан Чоуфэн зээлийн хоёрч өөрсдийн эрэхгүй гүнзгий амьсгаа авлаа. Тэнгэрийн 1-р төвшний тулааны мастрыг бяцалж алах чадалтай ямар энерги байх вэ? Навшигч, биднийг мэхэлчгэж, энд зэрэглээд тойргоос өөр ямар ч эрдэнэс алга биднийг өргөцсөн байна. Тэнд байсан гал улаан дээлтэй дундаж настай ир ууртайгаар хашгирлаа. Тэр бол галт бурхан сургуулийн захирал ба тэнгэрийн 5-р төвшнийх. Галт бурхан сургуулийн захирлаа. Чийл төвчж чадахгүй эрдэнсийн араас гүүгээ биз. Тэгээгүүл бид ингээд өрхөнд ороод байж байхгүй байсан юм. Хар үстэй элдмэт хөмсөгтөө тэнгэрийн 5-р төвшний ир хүйтнээр хэллээ. Тэр бол элдний бурхан хөндийн анхлагч. Битгий донгос, та нар ч бас ховээ бодсон зантай байгаагүй бол яасан гэж намайг дагаж өрхөнд орох юм? Гэж галт бурхан сургуулийн захирал хашгирав. Бүгдээрээ чимээгүй. Энэ тойргийн энергийн даралт асар хүчтэй байхад та нарын хэн ч энийг хамтдаа эсэргүүцэхэд анхаарахгүй юм а? Хэрүүл хийх зав байна гэж юу? Бүгд энд өгөхийг хүсэе юу? Гэнэт хоёр талынх нь ус сааралдсан хөгшин ууртайгаар загналаа. Тэр хөгшин цэнхэр нөмрөгт ертөнцийн сүнсний нөмрөг өмссөн байсан ба тэнгэрийн 5-р төвшний хүчтэй байв. Бас түүний хувцсан дээр ертөнцийн сүнс бүлгэмийн тэмдэг байсан юм. Тэр бол ертөнцийн сүнс бүлгэмийн дэд захирал. Аргагүй л ертөнц бүтээгч мөн дөө. Энэ тойргийн энергийн даралтыг эсэргүүцгээ бас мэдэж байх шив. Харамсалтай нь энэ тойргийн энергийн даралтыг та нарын хэнч эсэргүүцэж чадахгүй. Та нар битгий хэл Жан эзэнт гүрний өвөг дээдэс ч чадахгүй. Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой.